Сайн байна уу? Гайхалтай амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж, ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа танд энэ өдрийн мэнд хүргье. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их итгэл хүлээсэн бизнес удирдах шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Бацү. Миний бие Яма би бизнес эрхлэгч entrepreneur хүн байгаа. Ингээ би тантай онлайнаар уулзж байгаадаа туйлын баяртай байна. Бидэнд бизнес эрхлэх хүсэл сонирхолтой бизнес эрхэлж байгаа. Мөн түүнч өөрийнхөө амьдралыг илүү өөр гоё сайхан төвшөнд гайхалтай сайхан амьдрал бүтээх юмсан гэж тэмүүлж байгаа залуучуудаас манай олон асуултууд ирдэг байгаа. Юунаас эхэлж ямар юм хийхээ ойлгохгүй. Бас мөнгө олоод гэсээр байтал юу ч байхгүй. Нөгөө л байдгаараа ямар ч юм дээ гэж бодохоос цаашгүй яах вэ гэсэн юм асуулт ирсэн байна. Ингээд энэ асуултанд Моника та зөвлөгөө өгнө үү? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ өнгөрсөн 7 хоногийн ажил амьдрал чинь амжилттай байгаад энэ 7 хоногт дахин уулзж байгаадаа бид их баяртай байна. Тэгэхээр ер нь бол бид нар амьдралын хүсэл тэмүүлэл эрмэлзлээ олж аваагүй байх үедээ ихэвчлэн одоо мөнгөөр энийг шийдэх гэж юм уу ямар нэг юм за яахаач мэдэхгүй яах вэ гэд олон юм боддог. Яагаад гэвэл бид нар өөрсдийгөө маш ихээр дутуу үнэлдэг өөрийнхөө жинхэнэ одоо ур чадвар яг юуны төлөө яваад байгаа юм миний одоо хийж чадах юм яг юу юм бэ гэж олон янзын асуултын дотор өөрийгөө боож хааж одоо тэр дотор төвжирсэн байдалтай гацаатай байдалтай байсан учраас бид нар ямар ч зорилго чиглэлгүй маш олон жилийг гарцдаж өнгөрүүлж хэлдэг. Тэгээд ямар нэг юм хийсэн ч гэсэн өөртөө маш итгэлгүй ингэж явж байгаа олон залуучууд олон хүмүүс энэ таардаг. Тийм ч учраас миний анх удаа намаа бичгтээ ер нь анх би дасгалжуулагч гэдэг болохтой ч гэсэн ийм олон залуучууд ер нь тэгэхээр ер нь амьдралынхаа талаар ер нь амьдралынхаа бэрхшээлийг шийдэхин төлөө бас яагаад зориулж дийлж хөдөлмөрлөж гарч чаддгүй юм бодоо яагаад ч одоо энэ хүмүүсийг одоо гаргаж одоо энэ байдлаас нь гарах билээ гэдэг талаар би санаа зовж боддог гэсэн. Тэгээд анх би бэрхшээл ба боломж намаа бичгтээ яг ийм хүмүүс зориулж маш их хэмжээний одоо яг би ийм боломжууд ийм юмнууд хаасаагүй байдаг юм аа гэдэг сэтгэл санаанд нь бас нэг юу юм одоо өөртөө итгэлтэй одоо баялаг сэтгэлийг бий болгохын тулд ялангуяа боломжийг маш ихээр нь олж харж сурахын тулд ингээд анхны намаа би бичижсэн. Гэхдээ одоо тэр намыг бичснээс хойш миний мөнгө ба миний үнц ингээд энэ ном гарч ирсэн. Тэр ном бодоод яхахгүй одоо жишээ ялангуяа яг бизнес гэдэг ингээд бодохлоор яг юу хийх юм гэдэггүй хаанаас нь эхэлж чадхаа эхлэхээ мэдэхгүй байгаа залуучуудад маш их одоо төлөхөц зүгөөсэй гэж бодсон миний сэтгэлээс гарсан бүр 48 үе шаттай 48 алхамтай ийм ном гарсан байгаа. Би танд энэ ном шийдэлд байж байгаа та. Энэ бол мөнгө ба миний үнц ингээд айгүй зузаан ном явж байгаа. Тэгэхээр би танд одоо энэ номыг олж авч уншаарай гэж зөвлөх байна. Ягаад гэвэл энэ номон дотор яхахгүй тань шиг одоо яг юуны төлөө би зориулаад байгаа мөнгө гээл ингээд бодоод байдаг гэдэг нь мөнгөтэй бодоод ч одоо яагаад байгаа мэдэхгүй байх юм гээд ингэж бодож байгаа залуучуудад одоо нэлээх хэрэг болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр ялангуяа энэ номны одоо мөнгө хариулт бишээ гэдэг хэсгийг өгсөн байгаа. Жишээлбэл 155 дугаар хуудсан дээр алхам 13 дээр хэлсэн байна л да. Мөнгө ба бол хариулт бишээ гэдэг. Тэгэхээр нийгэмд бид нар яадаг вэ гэхээр за мөнгөтэй болж байгаад нэг юм хий гэдэг сэтгэлтэй залуучууд хүмүүс маш их байдаг. Аливаа юм бид нар өөртөө сэтгэлтэй, өөртөө итгэл байхгүй дандаа мөнгөтэй болсныхаа дараа гэдэг хариултыг олж авахгүй хичээдэг хүмүүс зориулсан. Бүр зориулаад бид нар энэ бол хамгийн ядуу сэтгэл. Энээсээ гарахын тулд бид нар яах ёстой юм бэ гэдэг санааг маш сайн дэлгэрэнгүй энэ хэсгээр оруулж гисэн байгаа. Тэгэхээр би таныг энэ хэсгийг олж авч уншаарай гэж зөвлөх байна. Одоо янз янзын асуултаа юу хийхээ мэдэхгүй юм ямар ч юм дээ гэж явж байгаа хүмүүс
давчлан яадаг вэ гэхээр жинхэнэ өөрийнхөө хариултыг ерөөсөө олж авдаг. Ийм асуултууд тархинд нь буусан ч гэсэн хариултаа яг ингээд буулгаад ингээд цаасан дээр буулгаж ирээд ингээд бичдэггүй. Тийм болохоор би одоо ном гаргахтаа дандаа би дасгалаа ингээ ажиллаад ирсэн хүмүүс бүр гал насаал те би ийм хайгаадсан энэ хариултаа олж аваагүй байсан биз дээ. Ингэх гээд байсан биз дээ ч гэдэг юм уу те. Энэ санаа оноогоо олж аваад илүү өөртөө итгэлтэй одоо яг иймэрхүү юм хийвэл надад тохиромжтой юм байна гэдэг санаа оноогоо олоод авчдаг. Ер нь бол би янз янзын одоо аргаар таныг одоо би ийм чадвартай юм байна, ийм мэдрэм байна. Би яг юу мэдрэм бэ гэдээ өөрийнхөө одоо ур чадвараа таньж авах чинь зориулаад нэг хэд хэдэн тасгалууд хийсэн байгаа. Тэгэхээр ер нь одоо дор хаяад би одоо өөрийгөө би ийм юм дуртай би яг бас ийм дургу гэдгийг мэдээд авчаад айгүй зүгээр идэх. Тэгээд тэрийг олоод аваарай гэж зөвлөмөр байна. Ер нь бол цаашдаа амьдралын зорилгоо юугаар бахархаж амьдрмаар байгаагаа олох нь таны хувьд маш чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би таныг тэр чиглэлд оруулахын тулд хамгийн эхлээд би юу дуртай юм дургүй юу үзэн ядаад байгаа амьдралаас тийм ээ тэрийг үнэхээр олж аваасаа гэж бодож байна. Тэгээд тэрнээсээ гадна ер нь бол хаана байгаагаа ер нь бид нар бодтойгоор мэдэх хэрэгтэй. Бид нар ямар нэгэн байдлаар бидний тарих яадаг вэ гэхээр юмыг занцаа яах юм ерөнхийдөө болж гэн дөө гэд яваад байдаг. Яг үүндээ бид нар айгүй сэтгэл хангалуун бус тий амьдралд айгүй одоо юу юм дутуу гатуу явж байгаадаа гутранг тийм байдалтай байгаа мөртлөөсөө тэрийг хүлээн зөвшөөрөх чинь айдаад ингээ өдрөө хоног төөрөгдүүлж ингэж явдаг. Тэр бол маш буруу. Тэгэхгүй тул бид нар яах ёстой вэ гэхээр ер нь бол одоо хаана байгаа одоо байгаа нөхцөлдөө ямар ичмээр жигшмээр зүйлсүүд байж байгаагаа олж харах нь зүгээр. Ягаад гэвэл тийм жигшмээр ичмээр ингэж ч амьдрах гэж дээ. Би чинь одоо ийм хүн шүү дээ. Ингэж амьдрахын төлөө ийм юм хийхин төлөө би төрсөн гэж юу ч гэдэг юм уу те. Өөрийнхөө бас нөгөө одоо байж байгаа амьдралаас зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдэг эрэлт хэрэгцээг олоод танаад харчвал заавал өөрчлөхгүй л бол би ерөөсөө энд байхад бол ер нь бол завхрах юм байна. Одоо хэдэн жилийн дараа гэхэд миний амьдрал ийм муухай ирээдүй өгчээ шүү дээ гэдгийг харж ичиж одоо тэрийг харж жигшиж эхлэх юм бол та энэ байдлаас гарах магадлал чинь бас нэлээд жоохон хүчтэй болж эхэлнэ. Тэр мөчөөс та арай жоохон нэг одоо за би энийгээ өөрчлөхийн тулд би заавал юм хийх хэрэгтэй гэдэг нэг тийм тууштай зорилгыг өгж авч эхэлдэг. Ер нь бол ер нь тэрийг үргэлжлүүлээд би нэг хэлмээр байгаа юм нь юу гэхээр ер нь таны амьдралд онцгүй болж өрнөд байгаа тааламжгүй байгаа нөхцөл байдал бэрхшээлүүдээ ер нь онилж хар. Би яг юу өөрчлөмөр юм гэх юм. Жишээлбэл одоо би ийм цалинтай, ийм ажилтай нэг тэ хоёрын хооронд болсон болоогүй ингээд хоног тооруулж одоо хэдхэн төгрөгийн цалинтай ч гэдэг юм уу те ингэж амьдрахаас би жигшиж байна. Одоо өөрийн гэсэн те юм болгонд бухимдаад өдөр болгон ингээд маргаантай эсвэл одоо тийм асуудалтай явахаасаа би залхаж байна гэдэг юм уу. Энэ юмнуудаа олж харж таньж авбал те би ийм миний амьдрал дахиж хизээш бичиж тохиолдосоо гэж бодож байна гэдэг юм уу. Энэ одоо тэр бэрхшээлүүдээ бид нар онилж харж таньж авах хэрэгтэй. Тэр бэрхшээлүүдийг өөрчилж одоо үр дүн гартал нь өөрийгөө одоо даачиж эхэлдэг. Зарим хүмүүс үнэхээр одоо би ингэж амьдрах гэж байна. Ийм амьдралаар би амьдрахыг би хүсэхгүй байна. Ирээдүйдээ би арай өөр амьдралтай энээс өөр дөнгүү те. Миний одоо би сайхан гэр бүлтэй, сайхан үр хүүхэдтэй, эсвэл сайхан одоо бахархмаар тэр одоо ажил амьдралыг мэрэгжлийн ч юм уу те олж аваад эсвэл бахархмаар бизнестэй би болохыг хүсэж байна гэх юм бол шал өөр юмыг та өөрөөсөө шаардаж эхэлнэ. Тэр хэмжээгээр та өөрийгөө илүү одоо байж байгаагаас илүү дайчилж эхэлнэ. Яагаад гэвэл таны амьдралын стандарт одоогийн байдлаар бол хэд доогуур байгаа. Та тэр доогуур байж байгаа байдлаа хэтэрхий дасан зогцоод тэрийг байх ёстой амьдралын хэрэгцээ юм шиг болоод байгаа байхгүй яг үнэндээ бурхан гэдэг юм одоо та
та энэ хорвоо дээр төрж өсөхдөө зөвхөн ийм амьдралаар амьдрах гэж төрж өсөөгүй байхгүй. Тэгэхээр тэрийг өөрчлөхийн тулд ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо тэр шаардлагатай гэсэн тэр өөрчлөлтүүдийг олж таниад тэрэн дотроос одоо яг ямар үр дүн гаргамаар байгаа нь тэрийг таньж эхлэхэд таны ер нь ирээдүйд чи арай л өөр чиглэл байх ёстой гэдэг тэр хоёр заагийг та гаргаж ирнэ гэсэн. Нэг нь одоо байж байгаа байдал байж болно, нөгөөх нь ирээдүйд очихыг хүсэж байгаа тэр байдал байж болно. Тэгээд энэ хоёрын хооронд замыг та өөрөө зурх ёстой гэдгийг л ойлгох ёстой байхгүй. Тэгээд ер нь одоо миний хэлмээр санагддаг юм болохоор мөнгөний төлөө битгий ажиллаа, бэрхшээлээ өөрчлөхийн төлөө бүх амьдралаа зориул гэж би танд зөвлөмөр байна. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгө гэж санаа зовоод яг үүндээ мөнгөтэй болсон ч утга байхгүй. Яагаад гэвэл та мөнгөний төлөө амьдраагүй гэдгийг мэддэг байхгүй. Тийм учраас таны одоо энэ асуултын дотор ч гэсэн бүр илт харагдажсэн тийм мөнгөтэй болчоод гэж яриадсан. Яг цагаад бол танд мөнгөтэй болох бол учир утга байхгүй. Таныг мөнгөтэй болгосон ч та тун удахгүй энэ мөнгийг үрж дуусаад тэгээд учир утга байхгүй гэж амьдраад ирнэ. Тийм болохоор мөнгөний төлөө амьдрах биш харин бэрхшээлээ өөрчлөхийн төлөө хэрэг мөнгөтэй очиж энэ бэрхшээлийг өөрчилж чадна гэвэл тэгвэл та мөнгөтэй болох арга барилаа суралцж эхлэх байхгүй. Бэрхшээлээ өөрчлөхийн төлөө өөрийгөө даачлаад түүгээрээ дамжуулаад мөнгөтэй болж эхэлх гэсэн үг тийм. Энэ бол миний зүгээс өөх одоо зөвлөгөө байна. Тэгээд таныг одоо ажил амьдралдаа үнийг хэрэгжүүлэхэд ер нь бол энэ талаар би сэдвийг яриад байна. Болов надад бол хангалттай их хэмжээний нөөц болцоо материал юм байгаа. Ялангуяа хувь хүний байдал, нөхцөл байдал таарах хүн болгонд өөр юм байж байдаг. Би бол зөвхөн энэ байдалд бол маш хөнгөн зүгээр энэ хүний өгсөн хэдэн өгүүлбэр дотроос одоо багцаа аваад хариулт өгж байна. Ер нь бол миний хийж байгаа одоо маш олон ном одоо ярьж байгаа бүх сэдвүүд одоо юусаа энэ байдлаас яаж гарах вэ гэдэг чиглэлд асар олон онлайн уугдах бичлэгүүд байгаа. Тэднийг бас өөрийн болгоо сонсож аваад ингээ үнэхээр өөрийгөө даашлаад өөртөө хөрөнгө оруулахыг би хэлмээр байна. Яагаад гэвэл өөрийгөө үнэлдэггүй хүн л одоо өөртөө хөрөнгө оруулдаггүй. Өөрийгөө үнэлдэггүй хүн тархинд нь юу ч ороод гарсан хамаагүй яамаар ч юмдээ иймэр ч юмдээ гэдэг юм болгоны айсыг хараад яваад байдаг. Тэгэхээр тэрийг задлах арга нь зөвхөн таны дотор нуугдж байгаа. Танд байж байгаа юмыг одоо та өөрөө л мэднэ. Тэр хариултыг олох хариуцлах нь таны одоо гар дээр таны оюун санаанд байгаа юм шүү гэдгийг бол давхар сануулмаар байна. Тэрний хүчээр би таныг одоо сайн сайхан амьдралаа өөрийн гараар бүтээж сураасай гэж үнэхээр чийсгэлээсээ хүсэж байна. Танд энэ зөвлөгөө ямар санагдаж байна? Хэрэгжүүлж болохоор байна уу? Тэгвэл та гайхалтай мөрөөдөлтөд хүрэхийн тулд хичээж ажиллаарай. Мөн түнчлэн monicabazukts.com вебсайт руу ороод яг энэ видео бичлэг зөвлөгөөний манд ор өөрийнхөө санал сэтгэлийг комментээр үлдээгээрэй. Ингээд бид бүхэн бол таны үлдээсэн санал сэтгэл одоо тий хариу өгөхөд бол ерөөсөө маш их дуртайгаар хариу өгнө. Тантай хамтарч ажиллахдаа бол бид маш баяртай байна. Ингээд мөн түнчлэн имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй зөвлөгөө мэдээллүүдийг 7 хоног болгон авч явах юм боломжтой байгаа шүү. Дээрээс нь нэмж хэлэхэд танд энэ ярилцлага таалагдсан бол одоо лайк дараад бусдаагаа бас шеэр хийгээрэй. Ингээд бидний хийж байгаа үйл ажиллагаагийн маань бас дэмжээрэй гэж би танд хэлмээр байна. Ингээд баярлалаа. Өнөөдөр таны санхүүгийн байдал мөнгөнд санаа зовхгүйгээр амьдрах эрх чөлөөг олгож чадаж байна уу? Монголын өнөөгийн нийгэмд хэрэгжүүлж болохыг бодтойгоор санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргачлалаас суралцмаар байгаа танд мөнгө ба миний үнцэнд цоошин сэтгэлгээг өгч аргуудыг зааж байнгын туслагч байх болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх эрхийн бичгээ та яг одоо monicabazukts.com вебсайт руу орж захиалаарай.